Эрхэм хүндэт Ахмад Айчид та бүхэн болон таны гэрүүлд авгаа их ялалтын 70 жилийн он баярын мэндийг хүргье. 1945 оны чөлөөлөх дайн нь дэлхийн дайныг төгсгөх чухал ач холбогдолтой байсан бөгөөд монголчууд бид энэ дайнд нэгдсэн үндэсний талд тулалдсанаар ялагч гүрнүүдийн тоонд зүй ёсоор багтаж дэлхийн улс орнуудад хүлээмжшөөрөгдсөн тусгаар тогтносон бүрэн эрхэт улс болох үүд хадгаа нээсэн юм а. Тусгаар тогтнолоо хүлээмжшөөрүүлэх монголчуудын олон жилийн тэмцэлд манай Ахмад Айчдын оруулсан гавьяа хамгаас ирхэн билээ. Монгол улсын их хурлын гишүүний бие залуу хойж үедээ хандан үүх дүүхээ мэдэж тусгаар тогтнолынхон ямар эрхэм, ямар үнцэнтэй болохыг ойлгож эрхэмлэн нандинаж яваасаа гэсэн бодлын үүднээс эх орны мөнхийн харуул хэмээх энэхүү баримтат киног сонгон хайрхан дүүргийнхээ ахмадуудаа оролцуулан бүтээлээ. Ахмадууд та бүхний минь байгуулсан гавьяа үеийн үед бахархалтайгаар дурсагдан Монгол эх орн минь өн мөнхөд оршиж болтугай.